Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийн бичлэгээрээ Skin Rules гэдэг номыг ярихаар тохирсон байгаа тий. Тэгээд Skin Rules буюу арьс арчилгааны 77 дүрм энэ номон дотор байгаа. За энэ номын зохиолч нь болохоор Дебра Жалиман гэдэг эмэгтэй байдаг. Өөрөө болохоор энэ номон дээр 25 жилээс илүү тий туршлагатай гэж хэлсэн байгаа юм л да. Тэгэхээр энэ ном чи өөрөө 2012 оны ном хэрч одоо энэ хүн бүр бараг 30 эдэн жилийн туршлагатай тий. Миний зүгээр төсөөлж байгаагаар бол нэг 50 60 орчим насны эмэгтэй байгаа байх гэж би бодож байна. Instagram дээр би тагилцсан байсан чинь намайг эргүүлээд дагцсан байсан амар хөөрхөн. Ерөнхийдөө бол энэ хүнийг зүгээр бодоод үзэхдээ өглөө 8 цагаас ахуулаад орой хүртэл зүгээр Америкт те янз бүрийн үндэс угсаатай хүний, янз бүрийн асуудалтай хүний арсыг зүгээр харж энэ олон жилийг өнгөрөөсөн хүн байгаа аахгүй. Тэгэхээр энэ ариун туршлагатай хүний гаргасан номыг уншаад та нарт ингээ хүргэж байгаа даа маш их баяртай. За түрүү хэлсэнтэй 77 дүрм байгаа энэ ном дотор тий. Тэгэхээр би бүгдийг нэг нэгээр нь ярихгүй багцлаад мөн өөрийнхөө яг надад шин санагдсан зүйлүүдээ төвөрлөж ярих гэж бодож байна. За миний номын тэмдэглэл энэ л да. Ингээд хайлайт хийсэн. За 77 дүрмээс хамгийн ихний 1-ээс 6 дугаар дүрм хүртэл бол ерөөсөө дан цэвэрлэгээ. Ер нь бол миний бичлэгийг бүр анханаас нь үзсэн те одоо хүртэл ингээд тасгалтгүй үзэж байгаа хүмүүс бол энэ ихний 6 дүрмийг уншаад нэг тийм шин зүйл бол биш те мэддэг зүйлүүдийг бол бичсэн байгаа юм л да. Тэгээд хэрхэн нүрээ зөв цэвэрлэх үү, зөв цэвэрлэгчээ сонгох уу, маш их тийм үнэтэй цэвэрлэгчийг нэг сонгоод авах шаардлагагүй гэх мэтчлэн тийм дүрмүүд бол бичсэн байгаа юм л да. Нэг сонирхолтой жишээ гэх юм бол энэ эмчдэр те арсны эмнэлэгдэр нь Холливуудын оддоос ахуулаад алдартай жүжигчид, дуучид, тамирчид те модельуд айгүй их очдөг юм байна л да. Тэгээд бүтээгдэхүүний зөвлөгөө асуунгууд энэ хүн drugstore брендийн те нөгөө Америкт хүнсний дэлгүүрийн бьюри тасагтанд зарагддаг тэр цэвэрлэгчийг сайн брендийн бөгөөд хямдхан тэр цэвэрлэгчийг аваарай гэж зөвлөнгүүд яг хэлсэн үгээр нь очиж авдаг гинэ. Тэгээд өөртөө тэрэндээ маш их дуртай байдаг. Тэгэхээр тэр хүмүүс бол маш их баянтай. Тэгэхээр мөнгөхгүйдээ биш зөв мөнгөө зөв цэвэрлэгчтэй зарцуулаарай гэсэн санааг хэлсэн байгаа. За тэгээд цаашлаад 7-оос 12 хүртэл ерөнхийдөө бол бусад одоо бүтээгдэхүүн те тонер гэж юу юм, гуужуулагч гэж юу юм, chemical болон physical exfoliant те нарны тоос, нүд зовх орчмоор те тусгай сайн тоос түрхээрээ гэх мэтчлэнгээр бусад бүтээгдэхүүний талаар тайлбарласан байгаа. Тэгээд нэг онцлог зүйл гэвэл 11-р дүрмэн дээр ретинол болон hydroquinone орцтой одоо зохины тосыг яг энэ зохиныхоо дээд хэсгээр нь ерөөсө түрхэж болдгоо гинэ. Яагаад тэгэхээр одоо энэ нүдний дээдлийн энэ арьс маш нимгэн учраас тэр идэвхтэй хүчтэй найрлага энэ нимгэн арьсаар нэвтрээд нөгөө нүдний хараалуу очиж нөлөөлдөг гэж байгаа юм л да. Тэгэхээр энэ бол миний хувьд шин зүйл байлаа. Бусдаар бол те энэ хоёр найрлагаас өөр те зөвхөн чийгшүүлэх найрлагатай зохины тосыг бол түрхэж болох бах. Deep puff хийн гэдэг утгаараа те хаван буулгана гэдэг утгаараа дээд хэсгээр нь түрхэж болох бах. Тэгэхээр retinol, hydroquinone хоёрыг сайн бодолцож зөвхөн доод хэсгээрээ түрхээрэй гэсэн байлээ шүү. За тэгээд хамгийн одоо гайхмаар нь гэх юм уу те 13 дугаар дүрмээс ахуулаад 22 дугаар дүрм хүртэл ерөөсөө битүү нарны тосны талаар би бүр гайхсан. Бидний нөгөө өмнө ярьсан ном байгаа шүү дээ. Шарлотт Жогийн те. Тэр номон дээр бол нарны тосны талаар бүхэл бүтэн нэг бүлэг байдаг те. Энд ч бол 13-аас 22 дугаар яг энэ дүрм хүртэл бол те ерөөсөө нарнаас яг яаж хамгаалах хэрэгтэй юм гэдгийг бүр үнэхээр сайн тайлбарласан байгаа байхгүй. Яг тэгэхээр хүмүүсийн одоо ирж байгаа асуудлуудтай ерөөсөө л 70-80% нь нарнаас үүссэн асуудал байдаг гинэ. Одоо би энэ дээр үүссэн байгаа sunspot те нарны толбой арилгуулмаар байна. Тэг хөгшөрсөн одоо унжсан арьсаа татуулмаар байна. Филлер хийлгмээр байна. Ботокс хийлгмээр байна. За тэгээ нарнаас болоод ингээ нүүрэн дээр үүссэн байгаа юм жижигэн боор толбнуудыг арилгамаар байна гэх мэтчлэнгээр ихэнх асуудлууд ерөөсөө нарнаас болоод үүссэн байдаг. Тэгээд энэ хүн хэлсэн байгаа хгүй та нар миний офис дээр ирвэл хэдэн мянган доллараар мөнгө өрнэ. Тэрний оронд зүгээр $20 нарны тоос аваад сайн түрхчихэлтэй. Тэгэх юм бол энэ асуудлуудыг та нар заавал над дээр ингэж ярьж ирэх шаардлагагүй гэдгийгсэн байгаа. Тэгэхээр энэ бол айгүй бодохоор асуудал байгааз. Тэгэхээр те хүүхнүүд бол те ботокс, филлер энэ төр айгүй их сонирхдаг. Нөгөө гоё лазер тритмент эдрийг айгүй их сонирхдаг. Те тэд нар чинь амар үнэтэй байдаг. Сайн хийлэхэд бол нэг удаа ороод болчихгүй те заавал курсээр орно. Тэгэхээр үнэхээр үнэтэй байдаг учраас нарнаас хамгаалах юм бол тийм асуудал үүсэхгүй. Нэг жоохон сэрэмжлүүлэлтэй жишээ гэх юм бол 18 дахь дүрмэн дээр нэг үйлчлүүлэгч нь нүрээр нь дүүрэн улаан юм туурсан ирсэн гинэ. Яасан гэсэн чинь аль өнгөрсөн жилийнхээ нөгөө нэг бич байгн дотор байсан нарны тосыг аваад түрхсэн чинь хугацаанд дууссан байсан. Тэгэхээр тэ үнэхээр хуучин тийм нарны тос айхан бол битээ түрхээ зүгээр хаяад эргүүлээд нөгөө $10-20 сайн
тэ дайггүй брендийн нарны тос аваад түрхээрээ гэсэн байгаа юм л да. За мөн 19 дугаар дүрм дээр нарны тосныхоо найрлаганд одоо ретинол пальмитейд гэсэн найрлагатайг сонгож болохгүй нэ. Энэ ягаад тэгэхээр ретинолын нэгэн төрөл одоо ретинолын дериватив тий арсны эсийг одоо шөнийн турш шинжилж байх хэрэгтэй учраас зөвхөн шүн хэрэглэх шаардлагатай зүйл нөгөө өдрийн нарны тосонд орчхоор чинь арсыг маш их наранд эмзэг болгохоос гадна хор тавдарт одоо эмзэг болгох магадaltaй учраас ретинол пальмитейдтэй нарны тосыг сонгоод хэрэггүй шүү гэсэн байгаа юм. Энэ бол маш чухал гэж бодож байна. За бас нарны тосон дээр гоё жишээ их юм бол хоёр үйлчлүүлэгч нь ирсэн гин л дээ. Ээж нь 84-тэй, охин нь нэг 50 эдэн настай гэсэн. Тэгсэн чинь хоёулаа ирсэн чинь охин нь нөгөө 50 эдэн настай охин нь болсон чинь нарнаас үүсэн толбоо нөгөө нэг лазераар арилуулах гээд ирсэн. Тэгсэн чинь хамт ирсэн 84-тэй ээж нь охинтойгоо ер нь бараг чицүү харагдчихсэн гинэ. Яасан гэсэн чинь ерөөсөө нарнаас маш их хамгаалдаг. Байнгын нарны тос түрхдэг те дандаа сүүдэрт ингээд явж идэг тийм хүн байсан. Тэгэхээр ээжхөө хоёр хамт яг адилхан харагдана хэр чинь те боломжтой байгаа аахгүй юу. Тэгсэн чинь бас 21 дэх дүрэн дээр нэг гайхалтай юм. Би нэг уншаад жоохон гайхсан surprise гэх юм уу те. Уруулаа нарны хамгаалалттай одоо lip balm дээр бид нар түрхдэг штэ. Ер нь би бол түрхдэг. Өглөө дандаа SPF-тэй би lip balm түрхдэг. Тэгсэн чинь энэ арсны эмч дээр тий арсны эмнэлэг дээр нь уруулан дээрээ SPF түрхээгүйгээс болоод арсны хор тавдартай болсон хүмүүс маш их очдог гин гайхмаар сонирн байгаа байхгүй тий. Тэгэхээр маш их надлаг оронд бол арсны канцер бол зөндөө гардаг байх гэдэг юм л да. Энэ бүр надад маш шин зүйл 22 дугаар дүрэн дээр Helio Care гэдэг suplement байдаг гинэ. Би одоо гайхаад тахаа өөрийгөө би чинь арс арчилгааг ер нь нэлээд сонирхоод удаж байгаа. Би нэг анхудаага сонсож байгаа юм байна. Тэгэхээр энэ Helio Care гэдэг suplement нь одоо наранд түлэгдэх эрсдлийг бууруулдаг гинэ тийм suplement. Ялангуяа одоо нөгөө ретинол хэрэглэдэг хүмүүстэй одоо эмчийн жороор өгсөн ретинол хэрэглэдэг хүмүүстэй эсвэл одоо гинт одоо маш их халуун нарлаг орон руу одоо ажиллаар томилтоор явж байгаа хүмүүс бол энэ suplement-ийг уухад бол маш тохиромжтой гэж байгаа аахгүй юу? Сонирн байгаа биз? За 23-аас 26 дугаар дүрэн болохоор ерөөсөө өөрийнхөө нөгөө нэг арсны асуудлыг өөрөө битгий үүсэг гэсэн талаар бичсэн байгаа юм л да. Ягаад тэгэхээр хүмүүс очиод нөгөө танин бэд дотор очиж хэвтээд те нөгөө нэг юм орно нөгөө final destination дээр гардаг шүү дээ. Ингээд дотор гэж түлэгдээд өчтдөг. Тэр бэдийг бүр хуулиар хориглох хэрэгтэй гэдэг энэ хүн бүр бичсэн байгаа байхгүй айгүй зоригтой. Энэ ягаад тэгэхээр хүмүүсийн бүр 75% арсны хөвгшрэлтийг үүсгэдэг. Маш их хүн танин бэд дотор ороод те дөнгөж 35 наснда дөнгөж 25 наснда амар их одоо арс нь хүчлээтэй толботой болоо тэрийгэ засуулах гэж ирдэг гин л дээ. Тэгэхээр ерөөсөө no big no гэж байгаа байхгүй. Бас зөвхөн танин бэд биш ч гэсэн те нөгөө наран шаарлагын газар далайн хэрэг дээр ингээд бие шараад итээд идэх хүмүүсийг болооч ээ гэсэн бэлээ. За тэгэн гутаа 27-оос 33 хүртэлх дүрмүүд нь ерөөсөө дан хуурай эмзэг арстай хүмүүст зориулж анхааруулж бичсэн байгаа. За эмзэг арстай хүмүүстэй зөвхөн арс арчилгаандаа анхаарал идэг. Тэгээ тихгүүгээр одоо энэ хувцас угааж байгаа энэ детержент те угаалгын нунтгаараа анхаараач ээ. Софтнер хэрэглэхээ болооч ээ. Тэ заавал үнэртэй лаглаг тийм юм хэрэглэх хэрэггүй. Хувцас угаасны дараа дахиад нэг одоо ямар ч угаалгын нунтггүйгээр цэвэр усаар ингээ ринс дээр нь явуулаад гаргаад ирээд гэх юм бол биений чинь нөгөө эмзэгших магадлал багаснаа. 30 дугаар дүрмээр болохоор өмнөх номон дээр ярьсанчлан hypoallergenic unscented fragrance free гэсэн нэршил битгий итгээ гэд бичсэн байгаа байхгүй. Шарлотч бас их тэгсэн те. Иймэрхүү нэршил чи ерөөсөө маркетинг шүү. Та нар зүгээр найрлагын сайн харж сур хүмүүсийн те маш ихтгэлтэй хүмүүсийн ревю үз гэж хэлсэн байгаа шүү дээ. 31 дугаар дүрмээр хураа бүр экзематай те псориасистэй одоо нэг мангана монголоор бол псориаз гэж хэлдэг те псориазтай экзематай маш их захтандаг тийм арьстай хүмүүс хав халуун усанд битгий ороорой те жоохон тийм бүлэвтер усанд ороод тэгээд нэг халуун байна нэг удаан хөвтөд авах хэрэггүй зэрэг маш хурдан бүлээн шаwarт ороод тэгээд арьсаа маш сайн чийгшүүл гэсэн байлаа л. Тэгэхээр халуун усанд орох тусам арьс маш их хуурайшдаг те захтандаг одоо эрсдлийг ихсэгдэг байгаа юм л да. За 34-өөс 37 дугаар дүрмээр болохоор нөгөө дэлгүүр дотор тий арьс арчилгааны зүйл авахтаа юуг анхаарах вэ гэдэг талаар тий. Тэгэхээр арьс арчилгааны эмнэлгийн одоо тий зөвлөгөөг худалдагчаас битгий аваарай. Худалдагч нар ерөөсөө мэддэггүй гэд бичсэн байгаа. Энэ хүн бүр үнэхээр зоригтой нэг тийм шийдэмгий аргуул нэг юм жоохон настай тийм хүн байгаа байхгүй бүр вау нэрээ ингэ бичиж байгаа юм уу гэмээр тий. Тэгсэн чинь яагаад тэгэхээр энэ хүн өөрөө ингэ тий ихтлгүүр ороод ингэ моол ороод уруулын мудаг авах гээд оронгот өөдөөс нь шаал амар мэдрэмхийрээд ингээд зөвлөгөө өгөхөөр бүр инээд нь хүрдэг гинэ.
уучлаарай би board certified dermatologist байна. Битгий юм хэлээчээ гэд бүр өөдөөс нь тэгдэг гинэ. Тэгэнгүүт үгүй штэ гэд өөдөөс нь улан тайлбарлаад хахаар бүр хаяа гараа авчихсан тохиолдол зөндөө байсан гэж байгаа байхгүй юу. Тэгээ бас дэлгүүр дотор тестер битгий хэрэглээрээ тестерээс болж маш их арсны халдварууд авч ирдэг гинэ. Одоо ингээд бид нэр одоо бодоод хад за би бол те одоо бол ерөөсөө тестер хэрэглэхэ болцсон. Яг энэ гейм эхэлснээс хойш те. Өмнө нь болохоор те би Америкт тахтаа спороо ороод те уруулын будаг туршиж үзээл. Нэг дээдлийн зүгээр салфетээр арчсан болчоод уруулын будаг туршиж үзээл. Сормоосны будаг туршиж үзээл. Фаундейшн ингээл тэгэл яваад идэг байсан. Тэгэхээр яаж нэг тийм амар халдвар авчаагүй юм те. Маш их хүний одоо нэм бактери нуугдчихэдэг. Арсыг чинь улайлгах, эмзэгшүүлэх нөгөө бүр хавдах те амар хавдаад идээлцэн арстай хүн чи ирж исэн тохиолдол зөндөө байдаг гэж байгаа юм. Ялангуяа одоо нүдний тийм ханиад те нүдний халдвар айгүйх авч ирдэг гэнэ. Яагаад тэр хүмүүс тэгж боддог гэж чинь цормосны будаг байгаа шүү дээ. Тэгвэл нэг удаагийн нэг юм брашнууд байдаг шүү дээ. Ингээд сепарод ингээд тавьсан байдаг те. Тэрийг аваад дүүрээд ингээд будснаас болоод халдвар аваад ирсэн гэнэ. Яагаад тэр өмнөх хүн нь будж байгаа тэрийгэ буцааж дүүрээд буцаага будаад буцааж дүүрээд буцаага будаад байдаг юм байна л да. Тэгэхээр нэг удаагийн браш байсан ч ямар ч ялгаагүй та халдвар тэр зүгээр тестер гэсэн бүтээгдэхүүнээс зүгээр шууд халдвар аавн. Тийм учраас ерөөсөө битээ хэрэглээ гэсэн байгаа. Тэгээд Америкт чинь сая угаасаа нөгөө тэр тестийг чинь 50 тахгүй л бөөнл юм болоод байсан шүү дээ. За 38-аас сонирхолтой ном байгаа биз. 38-аас 66 хүртэл ерөөсөө арсны эмнэлэг дээр хийгддэг ажилбаруудын талаар бичсэн байгаа. Botox, filler тэ нөгөө амар лаг юунууд лазерууд. За тэгээ бидний нөгөө өмнө нь ярьсан LED light might бүгднийг бичсэн байгаа юм л та. Тэгэхээр за эхнээс нь ярий blue light тэ LED light-ыг энэ хүн юу гэж тайлбарсан бэ гэхээр эмчийн арс арчилгааны тий арсны эмнэлэг дээр бол blue light маш их үр дүнтэй бактери устгадаг учраас батгатай хүмүүс бол энэ эмчилгээнд заавал ороорой гэж тэгтээ жоохон одоо арсны эмнэлгийн талаас тайлбарласан гэхээс бидний хэрэгэлдэг LED маскны талаар бол бичээгүй байлээ. За 44 дээр бол те буруу мейкап бол батга үүсгдэг. Энэ бол угаасаа санал нийлэн те маш хүнд комедиженик левел өндөртэй бүтээгдэхүүн те будаг хэрэглээд тах юм бол батгах чинь стил арилахгүй те. Арс арчилгаа чинь хэдий сайн байгаад байгаа ч гэсэн будаг чинь тийм байвал арилахгүй гэд те. Энэ хүн өөрөө тэгсэн гинэ хит хитэн одоо селебрити те одуудын бүр мейкап артисттэй холбогдчихж арсны асуудлыг шийдсэн гинэ. Яг тэр алдартай хүн ирээд тийм арс ингээд энэ хүн наанаас нь хамаг чадах юмаа хийгээд идэг буцаал батгатаа болж ирээдсэн гинэ. Яагаад гэсэн чи нөгөө мейкап артист нь буруу будгаар будаад байсан байгаа юм л да. За филлерийн тухай юм л да. Хамгийн одоо хөнгөн маш эвтэйхэн филлерүүд бол тийм Prevail, Juvederm XC уруул одоо Smile Line гэж ярьдаг штэ. Хүнийг хамгийн хөгшин харагдуулдаг хүчлээ бол энэ Smile Line гинэ. Яг энэ хэсэг унжиж зураас гарснаар хүний царай маш их овртой харагддаг. Энийг фил хийж өргөж өгснөөр одоо залуу харагдах боломжтой. За арай жоохон хүнд филлер нь бол тий Derlane Juvederm Plus тэр нь болохоор юм хацрын хонхорхоо. Одоо нөгөө нэг юм солонгос кинон дээр гардаг да. Би те I lost my baby fat гэл те. Би baby fat-аа ингээ алдсан чинь би ингээ хөвшөрчлөө гэд те. Тэгэхээр өсвөр наснд 20 гараад те хүмүүсийн baby fat-тай байдаг гинэ нэг юм. Жоохон нэг юм plumpy тэ тэгвэл хөгших тусам нөгөө гой хэдий гой турхаа ч гэсэн нөгөө baby fat-аа алдаад ийм шүүгэр болчингууд жоохон овртой харагдаад эхэлдэг гэж юм байна. Тэгэхээр тэр baby fat-ыг хүмүүс авахын тулд филлер хийлэгдэг гэж байна. Бид нарт нэг амар турах гад нэг зовоод ах шаардаг байхгүй юм шүү ер нь тэ. За botox хийлэхдээ эмчийнхээ чадварыг сайн харах хэрэгтэй. Яагаад тэгэхээр зарим эмчнэртэй нэг мөнгөө бодоод үйлчлүүлэгчийнхээ зүгээр хүссний дагуул зүгээр ботоксыг зүгээр хийж өгдөг гинэ. Тэгэнгუთ ингээ нэг юм ямар ч тийм natural биш тийм хиймэл царайтай болчдөг те. Тэгэхээр энийх үед нь одоо яаж энэ хаагуур одоо нугларч ийн үрчлээд чинь тэрийг нь бодолцож хийдэг гэж байна. За Thermage CPT гэдэг одоо ажилбар байдаг гинэ. Тэр нь болохоор ер нь лаглаг одоо жүжигчд ингээд хөгшөрцөн те одоо 40 50-тай 60-тай ингээл жейло мейло тий амар гой чанга бит байгаад байдаг шүү дээ тий. Тэгэхээр бүгдээрээ Thermage CPT гэдэг зүйлийг хийлгдэг гэж байна. 6 сар тутамд хийлгдэг зүйл мэдээж үнэтэй. Тэгээ тэрийгэ хийлгээд эмчийн дагуу одоо рутинээ бариад байх юм бол тийм гой чанга битэй байгаад идэг гэж байна. Тэгээ тасгал хөдөлгөөн хоолтой хослуулаад тэр одуудын ер нь бол тийм байгаа нь бол ерөөсөө амар их юм ажилбарын одоо үр дүн гэж хэлж болно. Энэ хүн өөрөө угаасаа тайлбарлаад бичсэн байгаа юм л да. За laser hair removal энэ
63 дээр энэ маш хэрэгтэй. Надаас бас охтууд айгүй их асуудаг. Нөгөө үсний ургалтыг лазераар зогсооход тэг хэр үнэтэй гэдэм бэ гэд те. Тэгсэн чинь энэ хүн болохоор ингэсэн байгаа юм л да. Үсний ургалтыг бүр ингээд 4-6 7 хоног тутамд яг нөгөө лазераа хийлгээд тэгээд 5 сарын бүр 6 сарын турш хийлгэж яг үсний ургалт бүрэн зогсдог гинэ. Ягаад тэгэхээр одоо нэг удаа лазер хийчин нэг дор байхгүй болно гэж байхгүй. Дахиад одоо лазер өртөөгүй нөгөө үснүүд нь гарч ирлээ. Дахиж лазердаад, дахиж гаргаж ирэнгүүт нь дахиж лазердаад ингэсээр байгаа 5 сарын дараа, 6 сарын дараа гэхэд үсний ургалт бүрэн зогссон байдаг гинэ. Тэгэхээр одоо хөмсгөнөөс бусад бүх үсний ургалтыг зогсоох боломжтой. Хөмсгийг бол боломжгүй нөгөө хэлбэр гаргаж болдгоо учраас бүгдийн ургалтыг зогсоох айчвал яах вэ? Нэг мэдчих хөмсөхгүй болсон байж байгаа. За 64 дугаар дүрэн дээр ингэж байгаа шеф хийдэг шүү дээ. Бид нар гэртээ вакс хийж чадахгүй л дээ. Ядаж нөгөө нэг хусуураар гэдэг үл. Сахлын хутуурга гэх юм уу. За рейзер хичээ. Рейзераар одоо сугаач юм уу те одоо аль нэг биеийнхээ үсийг ингээд авахд бид нар ер нь хөвчлэн шүү ингээд усанд орохын өмнө шеф хийчээд тэгээ усанд ортог үстэй. Тэгэхээр тэр чинь жоохон буруу гинэ. Яагаад тэгэхээр үсний ургалт үс өөрөө жоохон шивүүн байгаа. Тийм учраас усанд орсны дараа үс чинь өөрөө маш гоё зөөлрсөн нэг юм намирцсан болцсон байдаг гинэ биеийн үс чинь те. Тэгээ гарч ирснийгийн дараа шейвинг жел, шейвинг одоо крем түрхэж агаад шейв хийгээд тэрийг гоё арчиж аваа гэдгийгсэн байлээ. Гоё зөөлөн тэгээд эргэж урахтаа ч гэсэн тийм хатуу урахгүй гэсэн байлээ. Энэ бүр за энийг бол би бүр групп дээрээ бүр амар их ярьсан л да. За 65 дугаар дүрмэн дээр ерөөсөө энэ хүн болохоор өөрөө нөгөө permanent makeup гэд нэрлэлсэн байгаа л да. Манайхаар бол ерөөсөө нөгөө нүрний нөгөө шивээс, хөмсгөний шивээс, контурны шивээс, уруулны шивээс тэр ихгүй. За хөмсгөний талаар ярихад бол хөмсг шивүүлээд тэр хөмсг шивхэд одоо хийгдсэн тэр будаг нь өөрөө хөмсгөний ургалтыг амар их багасгадаг гинэлтэй. Тэгээ дараа нөгөө нэг хөмсгөний шивээсээ арилгах ч юм уу те засуулах ч юм уу тэгэнгүүт нөгөө нэг хөмсг нь юусоо байхгүй болцсон байдаг. Одоо байгаагаасаа бүр ургалтгүй болгоцсон тийм хөмсгтэй болцдог гинэ. Харин энэ контурны шивээстэй хүмүүс айгүй хийлгцэн байдаг те. Тэгэхээр контурны шивээсүүд нэг хийлгцэн бол юусоо хизээч арилахгүй гинэ. Яагаад тэгэхээр энэ нүдний ойролцоо яг энэ хүүхэн хараа те. Энэ хавцаа лазер очиж болтгүй учраас арилгаж болтгүй. Тэгэнгүүт ийм хөхөрцөн нэг юм нүдтэй яваад идэг. Хизээч битгий хийлэг гэсэн мэлээ. Ямар ч сайн имлэг байсан. За уруул болохоор те уруулных нь хэсгээр маш их одоо тийм овортой харагдуулдаг гэж юм л да. Хэдий ингээд амар гоё шивцэн байла те. Ер нь байгаа царайнаас нь маш их овортой болгочдөг гэсэн мэлээ. Энэ дээр бол би санал нийлж гинөө. За тэгэнгуутаа одоо 67-оос 77 те хамгийн сүүлийн хэдэн багцыг ярьж байна. 67-оос 77 хүртэл бол ерөөсөө гэрийн аргаар гэртээ өөрийнхөө одоо гоо сайхныг яаж хадгалах вэ гэдэг талаар өөрийнхөө туршлагаас те бас селебрити нэг одуудын хийдэг рутиныг тайлбарласан байгаа юм л. За тэгээд одууд гэртээ юу хийдэг вэ гэхлээр ерөөсөө өдөр заавал 2-3 аяга ногоон цай уудаг. Тэгээд зөв даажтай байдаг, дасгал хийдэг гэж жоохон тийм ойлгомжтой айл юмнууд бичсэн байлээ. За нэг сонин зүйл гэвэл энэ 73 дахь дүрэн байгаа юм л та. Нөгөө нэг бид нар ингээд юу яадаг ч хоол хийж агаад ч юм уу те ямар нэгэн санаандгүй байдлаар ингээд гараа зүсчдэг те. Монгота одоо миний зүгээр өссөн юугаар гэх юм уу миний одоо иргэн тойрны хүмүүс тэгдэг байсан болохоор тэр юм гараа зүслээ ерөөсөө тэр чигт ингээ хата тий одоо ингээ 5 үсгээд тэгээд тэр 5 чинь ингээ захтанжайл бити майж 5 үүсэж хагаад өөрөө унвал тэгээд эн чинь зүгээр гоё идэгнэ гэж хүмүүжүүлсэн бохгүй юу намайг тэгсэн чинь тэр чинь маш их сориг үүсгдэг гинэ тэгсэн чинь энэ хүн шархаа одоо сориггүй яаж идгэх вэ гэхлээр эхлээд тэр нөгөө нэг соригн дээрээ алкогоолоор арчаад тий мэдээж өвдөн тэгтээ бактерийг нь устгах байгаа учраас алкогоолоор арчаад за тэгээ дээрэс нь Aquaphor гэдэг брэнд идэг ч тий энд харуулчих. Aquaphor гэдэг брендийн healing ointment юм уу аль эсвэл антибиотиктэй тос гэж байгаа байхгүй. Тэгэхээр айл болгонд л антибиотиктэй тос байгаа ах гэж бодож чинь антибиотиктэй тос түрхээ тэгээ дээрэс нь шархны лент наах. За энэ яг үйл ажиллагаа бол нөгөө шархыг ерөөсөө сорвгүй эдгэхэд маш тусалдаг гэж байгаа юм л да. Тэгэхээр би одоо болохоор яг энийг яг хүүхд дээр хэрэгжүүлдэг байхгүй. Манай хүүхд ингээд эрэгтэй хүүхдтэй ингээд гүүгээд яаж байгаа шалбраад ингээд босоод ирэхтэн тий. Гэс энэ үйл ажиллагааг би хийдэг. Тэгэхгүй ингээд шууд ингээд тэр чигт ингээд орчих юм бол өвдөг. Гараар нь дүүрэн сорвтой үлдэх гээд байгаа байхгүй. Тэгээд одоо харангууд нэрээ сорвгүй үлдээд илээ. Өвдөг энэ нь сорвгүй айтаахан үлдээд илээ. За тэгээд хугараа тагараад байгаа хумсанд үсэнд биотин уу гэд тий. Ерөнхийдөө бол шүн нойроо сайн ав. Бас нэг сони юм 100% тий нөгөө силк дэрний утыг аваарай. Тэр маш их хөгшилтэй эсрэг байдаг шүү гэсэн мэлээ. Нөгөө миний sleep гэдэг брендийн дэрний утыг ревью хийсэн байгаа ч тий. Тэрийг бол маш сайн дэмжсэн байлээ.
Тэгээд хөдөө гадаа явж байхдаа шумуул хорхоонд одоо хазуулах юм бол ерөөсө тэрийг майжж болохгүй. Тэр чинь шууд сорив болж үлддэг нөгөө маажаад нөгөө хумсаараа майжж байгаа учраас яг тэр майцын хэсэгт бол заавал сорив болж үлддэг. Тийм учраас дээрэс нь одоо мөсөөр ч юм уу хүйтэн жингээр одоо жин тавиад хавталтыг нь нөгөө захтнааг нь багасгаарай. Мөн дээрэс нь кортизон гэдэг крем түрхээрээ гэсэн бэлээ эмийн сангуудаар байрдаг гэж магадгүй. Манай эмийн сангуудаар байдаг юм уу? Би сайн мэдэхгүй байна. Кортизон гэдэг тос түрх юм бол захтнаа амин бууруулна. Гэхдээ ер нь бол anti-aging те after bug bite гэсэн нэг те нөгөө шумуулны захтнаа арилгадаг тоснууд зөндөө байдаг шүү дээ. Тэрийг л хэлж байгаа. За тэгээд ерөнхийдөө юм байна. Би бүр ингээд амар ерөнхийдөө товчлоод ярьлаа. Яг өөрөөсөө та нар унших юм бол бүр дэлгэрэнгүй гэмээр тийм юмнууд бол зөндөө байгаа. Тэгэхээр миний энэ тэмдэглэсэн байгаа энэ цааснууд бүгдээрээ надад чухал зүйлс байгаа учраас те дараа нь би хараад уншихад маш амар болгоод юм наалтуудыг ингээд наацсан байгаа. За энэ номны арт ингээд бичсэн байгаа юм л да. Хэрвээ миний энэ номыг уншсан хүн юуг одоо сурж авах вэ гэхлээр хамгийн нэгдүгээрт өөрийнхөө одоо яг байгаа гоо үзэсгэлэнгээ яаж залуугаар нь хадгалж авч үлдэх вэ гэдгийг сурна. Хоёрдугаарт хэдий тэгж амжаагүй бол те жоохон нэг настай болцсон ч юм уу жоохон нэг тийм хүчлээтэй болцсон байх юм бол тэнцээ те solution байгаа шүү. Арсны эмч дээр хүрээд ирээрээ тэрий чинь одоо засаад янзлаад тийм чадвартай эмчнэр зөндөө байгаа шүү гэдгийг бол маш тодтогч хэлж өгсөн байгаа юм л да. Тэгээ маш их хөгшөрсөн гарыг бол те 50 настай хүний гарыг бол 25 та хүний гар шиг одоо болгож болно гэд бичсэн байлээ. Тэгэхээр энэ бичлэгийг үзсэн хүмүүс те зөндөө олон зүйл сурж авсан гэж найдаж байна. Тэгээ дараагийн бичлэгээр бас латар баяр таа.